За бүгдэнд нь өдрийн мэнд хүргье. За тэгэхээр төсвийн дунд хугацааны төсвийн хүрээний мэдээлэл гэдэг бол төрийн бодлогууд, төрийн хуулиудын өнгөрсөн 3 жилийн хэрэгжилт, эх 3 жилийн хэрэгжүүлэхтэй холбоотой юм эженсгийнхаа бүх орц гарцыг тооцсон юм төрийн бодлогын баримт бичиг. Энэ тооцооллууд дээр үндэслээд эженсгийн үндсэн үзүүлэлтүүдийг 9 үзүүлэлтээр гаргаж, за эх 3 жилд ийм үр дүнтэй төрийн бодлогын бодлогын хэрэгжилтийн үр дүнд ийм 9 үзүүлэлтээр ийм үр дүнд хүргэнэ гэдгийг бол оруулж ирж танилцуулж батлуулдаг. Энэ дотор эженсгийн өсөлт нь 2027 он 5.8%, 28 он 6%, 29 он 6.3% гэдэг ийм доктортой өсөлтийг хангахаар инфляцийн түвшинг 2027 онд 7%, 2028 онд 6%, 2029 онд 5% гээд инфляцийн өсөлтийг он дараал нь бууруулахаар ийм бодлогод оруулж ирж байгаа маа. Энэ эженсгийн үзүүлэлтийн эх 3 жилийн асуудлыг ярьж байгаа энэ үед бас хөдөөгийн малчин төмнөөс сонгогчдоос бас нэлээдгүй хүсэлтүүд ирж байгаа. За сая бас миний өмнөх 2 гишүүн маань бас энэтэй холбоотой асуултууд асууж байна. Ингээд энэ эженсгийн энэ үзүүлэлтүүдтэй холбоотой энэ малажихуу малчин хүний асуудал, малчны тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлуудыг зүй ёсоор асуухаас өөр аргагүй болчиход байгаа маа. Тэгээ малчин хүн бол бүгдээрээ л мэднэ Монгол улсын үндэсний аюулгүй байдлын асуудал, монголчууд бидний үнэт зүйл, үнэт өв, соёлын өвийг тээгч Монгол гэсэн ийм ондоошлын илэрхийлэл бол малчин төмөн. Тэнтэй холбоотой саяны эженсгийн 2 үзүүлэлттэй холбоотой асуултууд асууя. 1. Өнгөрсөн 25 онд эженсгийн өсөлт 6.8% гарсан. Энэний 2.9% нь малажихуун салбарын өсөлт байсан. Тэгвэл энэ эх 3 жилд энэ малажихуун салбарын өсөлтийг энэ эженсгийн тооцсон өсөлтүүдтэй хэдэн өв байхаар тооцсон бэ? Ингийн тулд ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр та бүхэн зорж байгаа вэ? Нөгөө саяны 2 гишүүний ярьсан малчны тухай хуулийн 4.2 дээр байгаа малчны амьдрах орчин сайжруулах зорилгоор орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрт хамруулах, зээлийн хөнгөлт үзүүлэх тухай заалт тэр нь тусгацсан юм байгаа юу? Малчны үйл ажиллагааг дэмжих зорилгоор нэг хөнгөлтөө зээлийг дараах зориулалтаа олгоно гэ 12.5 дээр нь мөн байгаа. Хөдөлмөр хөнгөвчлөх, дэвшилтэд технологиг нэвтрүүлэхтэй холбоотой асуудал, хадлан тэжээлийн техник тоног төхөөрөмжийг худалдаа авахтай холбоотой асуудал, цас борооны усыг тогтоож хөв зүүрм үүсэх асуудал, гүний өрөмдлөгийн худаг гаргах гэх мэтлэн эдгээр асуудалд нэг хөнгөлтөө зээлийн бодлогоор хэрэгжүүлнэ гэсэн энэтэй холбоотой зүйл тусгацсан юм байна уу? Малчдын хөгжүүлэх сургалт мэдээлэлээр хангах малчны хөгжлийн төв байгуулна гэсэн. Малчны хөгжлийн төв байгуулагдсан сум байна уу? Малчны хөгжлийн индексийг бас тооц гаргачлалыг гаргана гэсэн. Энэ дээрээ суурилж бодлого явуулна гэсэн. Манай баруун бүсэд энэ малчны хөгжлийн индекс хэдэн хувьтай байна вэ? За хоёрдугаарт нь инфляцтай холбоотой асуудал. Инфляцийн зорилттой түвшин 5 дээр нэмэх хас 2 гэдэг дээр байгаа. 25 оны 11 сарын 12-ны өдрийн төсвийн хүрээний мэдлэгдлийн өөрчлөлтөөр 2026 онд 7% барина гэсэн. Гэтэл өнөөдрийн бодит инфляц 10.3% хүрсэн байгаа даа. За энэ дотор эзэлж байгаа махны үнийн өсөлт бол 40 орчим хувь нь махны үнийн өсөлт байгаа. Гэтэл өнөөдөр малчны хотон дээр нэг хонь 300 мянган төгрөгөөр зарагдж байгаа. Дундаж махыг нь аваад үцхэд 23 кг гэж тооцоод үцхэд 1 кг мах малчны хотон дээр 13 мянган төгрөгөөр зарагдж байна. Өнөөдөр Улаанбаатар хотод 30 мянган төгрөгөөр зарж байна зах зээл дээр. За энийг бол зөвхөн зах зээлийн зарчим гэж ойлгож болох юм уу гэдэг асуудал байгаа юм. Эргээд нөгөө малчны За малчны тухай хууль хэлэлцээгүй төсвийн хүрээний мэдээлэл хэлэлцэж байгаа. Тэгэхээр гишүүд төсвийн хүрээний мэдээлэлтэй холбогдуулж асуултаа асууя. За заяа бол дарга гишүүн асуултаа гүйцээг асууч. Бямсаг дарга таныг байхаас өмнө би бас энэ малчны энэ төсвийн дунд хүрээний мэдээлэлтэй холбоотой 2 үзүүлэлттэй холбоотой асуудал гэж би холбож ирж байгаа шүү дээ. Тэгээ дундуур орж ирээд ингээд юу байгаа шүү дээ. 4.1-ийн 7 дээр малын гаралтаа түүхэд бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо боловсруулалтын түвшинг ахиулж цогц бодлогыг хэрэгжүүлнэ гэсэн. 13-ийн 7 дээр малчин өрхийг тогтмол орлого хуримтлалтай болгох зорилгоор малчин хоршоодыг үндэсний үйлдвэрүүдтэй 3 жилийн бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тогтвортой гэрээ байгуулж
стандартын шаардлагын дагуу бэлтгэсэн түүхэд бүтээгдэхүүнийг зах зээлийн дээд таншаар бэлтгэн нийлүүлэх тогтолцоог бий болгоно гэж заасан. Тэг яг бодит байдал дээр эн чинь хэрэгжихгүй байгаа юм л да. Евразийн хэлэлцээр дээр 367 мөр бараанд 621 төрлийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэхээр заасан. Энтэй холбоотой махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих хөдөө чухал За төсвийн хүрээний мэдээлэл хэлцэж байгаа. Энэ хэлэлцэх асуудалд бид өглөө цаг 120 минут гэсэн 2 цагийн хугацаа дууссан байгаа учраас 30 төсвийн улсын хурлын чуулганы хуралдаан дэгийн тохиолын 36-7 нэгдсэн хуралдаанд асуулт асуух, хариулт авах үйл ажиллагааг зөвлөөс тогтоосон хугацаанд багтаан зохион байгуулахаар шаардлагатай тохиолдолд хуралдаан даргалагч нэг хүртэл цагаар сонгож болно гэсэн. Одоо 3 гишүүн асуулт асуух, 4 гишүүн үг хэлэхээр байгаа. Тийм учраас 13 цаг хүртэл нэг сонголаа. За төсвийн хүрээний мэдээлэл энх баяр сайд. За ерөнхий сайд хариулъя. За энэ үнийн өсөлтөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний их хурлын тогтоол хүртэл баталсан. За энэ нэг юм болчиход байгаа юм аа. За төрөөс иргэдийн орлогыг хамгаалахад бол бид нар тодорхой татврын дэмжлэг үзүүлж ажлын байрыг хадгалах бол томоохон зорилт мөн үү гэвэл мөн эсвэл татврын хөнгөлт чөлөөлтөөр дамжуулж татвараа одоо бууруулах замаар өрхөд үлдэж байгаа орлогыг нэмэгдүүлэх гэсэн юм хоёр л зам байгаад байна. Тэгэхээр бид энэ арга хэмжээг авч хэрэгжүүлэхийн сул сая татврын хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тодорхой ажлын байрыг хадгалах ийм болцоонуудыг бүрдүүлэх ажлуудыг бол одоо хийсэн. За энэ тохиолдолд бол бид нар мэдээж одоо цалин хөлсийг нэмэгдүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зохих арга хэмжээнүүдийг авах ёстой. Тэгэхээр энэ арга хэмжээнүүдийг авах гэхээр мэдээж одоо инфляци хэрхэн барих вэ гэдэг асуудлын өмнө тулна. Тэгэхээр яг энэ заяа үйл гишүүний ярьж байгаа энэ махны үн дээр бол энэ орон нутаг махаа нөөцлөөд зөв менежмент хийх ийм л шаардлагатай шүү дээ. Гэтэл яг тоо хэмжээг нь харахаар би одоо энэ Улаанбаатар дээр ч гэсэн аймаг орон нутгуудаар ч гэсэн мэдээлэл авч байна. Хэдийн хэмжээний мах одоо нөөцлсөн юм бэ? Тэгээ яагаад одоо үе шаттай арга хэмжээнүүдийг аваагүй юм бэ гэдгийг. Тэгэхээр үнэхээр энэ таны хэлж байгаа яг үнэ. Өнөөдөр 30 одоо баг үхрийн мах чинь 30 мянга гаруй гараа явчихаар малчид болохоор маха 13 4 мянгаар зараад идэг. Бид бол мэдээж одоо малчдынхаа одоо экспортыг бол хоригдж болохгүй. Тэгээ дэмжих ёстой. Тэгэхээр энэ дээр бол энэ орон нутгууд өөрөө энэ мах нөөцлөх дээр бол зөөх арга хэмжээнүүдийг авч чадаагүй байна. Тэгэхээр засгийн газар бол мэдээж хоёр арга хэмжээнүүдийг авч байгаа. Татврын хөнгөлт чөлөөлтөөр ажлын байрыг хадгалах, хувийн хвшлийн ажлын байрыг авч үлдэх төлөв арга хэмжээнүүдийг авч байна. Нөгөө талаараа бол сая одоо багшимчийн цалин үс нэмэгдлийн асуудлыг шийдэж байна. Одоо ингээд тэтгэвэр, зорилттой халамжууд, төрийн албан агчийн цалин үс тогтолцоо ингээд зарим одоо хөрөнгө оруулалтын төслүүдийг хойшлуулах одоо зохих түвшний арга хэмжээнүүдийг одоо авж байгаа. Дээрэс нь одоо Монгол банкнаас орж ирж байгаа мөнгөний бодлого нь өөрөө төсвийн бодлоготой уялдах ёстой гэж бид нар олон жил ярьсан. Тэгэхээр Монгол банктай одоо энэ асуудлаар бол харилцсан уулзалт хэлцэх одоо тодорхой асуудлууд дээр ярилцж байгаа. Одоо мөнгөний бодлого, төсвийн бодлого бол уялдахгүй байна. Хэд хатуу бодлого бол яг одоо зээлийг ч гэсэн хумжлаа. Одоо яг мэдээ валютын ханш сайн байгаа, сайн хэрэг. Гэхдээ богино хугацааны арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр эх 7 оны 3 дахь засгийн хурлаар үнийн өсөлттэй холбоотой арга хэмжээнүүдийг авах шийдвэр гаргана. За. Заяа үйл гишүүн тодруулж асууя. Бямцаг дарга. Би энэ Монгол улсын 25 оны эзэн засгийн өсөлтийн статистикээс би харж би сая хэлсэн. 6.8% өсөлтөй гарсан. Та засгийн газрын хэрэглэх газрын дараагаар ажиллаж ирсэн. Тэр засгийн газрын үр дүнд малай жухын салбарын өсөлт нийт эзэн засгийн өсөлтийн 2.9%-ийг нь малай жухын салбар бий болгочихсон юм аа. Инфляцийн өсөлтийн 40%-ийг нь малын үн бий болгоцсон юм аа. Махны үн бий болгоцсон. Энтэй би холбож асуугаад байгаа юм. Та яагаад холбогдлого асуулт асуугаад байна гэж юу яриад байгаа юм бэ? Хоёрдугаарт нь энэ Евразийн хэлэлцээрийн талаар би асууж байгаа. 367 мөр бараанд 621 төрлийн бараанд
татваргүй нийлүүлэхээр гэрээ хийцээ. Энэ дээр чинь замын зураг гаргаад одоо 7 сарын 1-ээс эхлээд effective болно гэж яриад байгаа. Эний чинь бэлтгэл ажил хийгдсэн юм уу? Нөгөө Беларусь, Оросын улбаны улс, Казахстан, Армени, Киргизтэйгээ зах зээлтэй ярьсан юм уу? Бизнес эрхлэгчтэй уулзалт хийсэн юм уу? Тээвэр логистик дэдвүцийн төсвийн хүрээний мэдээлэл дээр Баакра эдийн засгийн хэдэн тоол байгаа. Тэг, тэн дээр юм гэж хариулах хэрэгтэй тий. За, энх 2 сард хариулъя. За, энх 2 сард хариулъя. За, Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан төр хэлэлцээр үндсэндээ хамтран ажиллах 5 орны парламент соёрхон баталсан байна. За, ингээд үндсэндээ 7 сарын дунджаас гэрээ хүчин төгөлдөр мөрдөх болцоо үүснэ. За, энэ бэлтгэл ажлын ханх үүднээс Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, эдийн засгийн хөгжлийн яам, гадаад хэргийн яам, за гадаад худалдаанд оролцож байгаа гайл, стандарт хэмжил зүй, мал эмнэлэг, ургамал хамгаалах, хорой цээрийн байгууллагууд холбогдох орнуудын чанар стандарт аюулгүй байдлаа харилцсан байгууллагуудтайгаа холбогдох гэрээ протоколуудаа зэгцэлж байгаа. За, энийг бид нэр амжилттай хэрэгжүүлэх зохион байгуулалт арга хэмжээний тасралтгүй авч хэрэгжүүлж байна. Энэ манай өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн хөдөөж хөдөлмжих бодлогыг шин шатны гаргах томоохон одоо боломж шин зах зээл гэж үзэж байгаа. Энэ бол энийг бүрэн дүр ашиглахын талаар. За, гүйцэтгэх хариулчих. Дараад нь Эдвард Цайд. За, Эдвард Цайд хариулчих. За, заяа болгоцны асуултанд хариулахад 1 минут бол хангалтгүй байгаа. Тийм учраас би одоо маш товчхон хариулах болох нь байна. Эдийн засгийн үзүүлэлтэнд мал аж ахуйн хөдөө аж ахуйн салбарын үзүүлж байгаа үзүүлэлт бол бас өндөр байгаа. Үүнд бол одоо махны экспорт ноолуур, дээрээс нь мал өссөн цаг агаар 50 байсан. За, Монгол улсын эдийн засгийн энэ уул уурхай хөдөө аж ахуй гэдэг энэ хоёр салбарын уул уурхай бол одоо чинээдээ тулд ажиллаж байгаа гэдгийг бол салбарынхан хэлж байгаа. Мал аж ахуй дээр бол маш том орон зай байна гэж ингэж харж байгаа. Энэ орон зай энэ нөөцийг эдийн засгийн эргэлтэнд одоо маш хурдтай оруулж эдийн засгт дөрвтэй хувь нэмэр оруулахад ганц тээг болж байгаа юм бол энэ Монголын энэ мал эмнэлэг, малын өвчин. Энэ малын өвчнөө бид нэр шийдэж чадах юм бол энэ 3.9% энэ 33% биш тэрнээс илүү одоо хөрөнгө одоо эдийн засгийн өсөлт үзүүлэх болцоо байгаа. Яамны хувьд бол энэ малчтын орлого эмтэй эдийн засгийн өсөлтөнд бас тодорхой нөлөө үзүүлэх зорилгоор За, асуурын гаан гişүү асуулт асууя.